За засгийн газраас татварын тухай хуульд шинжилэлт хийхээр иргэдээс санал авч байгаа. Улсын хурл руу орж ирэх нь бол мэдээж. Тэгэхээр энэ нь ер нь яг ямар сегментийг дэмжсэн шинжилтүүдийг хийгээсэй гэж та ер нь харж байна. Татрын ачаал дарамтанд өртөөд одоо ялангуяа жижиг дунд бичил бизнесийн бас өсөж дэрвий чадахгүй байна. Зарим бас бизнес аж ахуйн нэгжүүд бас үйл ажиллагаагаа зогсоох, дампуурах чиглэл рүү явж байна. Тэгэхээр маш их ийм нарийн тооцоо судалгаатай ийм татрын багц хууль зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байгаамаа. Татрын одоо хувь хэмжээг нэмэгдүүлэхээс илүү татрын бааз суурийг одоо өргөн болгоё. Өөрөөр хэлэх юм бол эрхэн хүн 100хан аж ахуйн нэгж төлснөөс 200 аж ахуйн нэгж 5 хүн төлөх цөөн рүү өндөр хувьтай төлснөөс олуулаа арай бага нэгж бүр дээр ачаалал дарамтанд бага мөртлөө нийлээд тооцохоор төсвийнхээ орлогыг бүрдүүлцдэг тийм л реформыг хийгээд байгаа. Зөвхөн амархнаар татрыг бууруулчих гэдэг яриа биш давхар цогцоор нь авч үзэх хэрэгтэй асуудал гэдгийг л илэрхийлмээр байгаа.